Буддийн сүм дээр ирж байна. Тамилнарын Монгол Аянгийн сүм. Сайн уу, сайн байна. Сайн явж байна. Өөрийгөө танилцуулъя. Ямар залуу юу? За тэгэлгүй яг уу намайг Чулуунбаатарын Уран холбоо гэдэг галан амтлагийн гишүүн байна. За Японоос бид нар хаврын баяраар өөрсдийн одоо бие даасан тоглолтыг хийхээр ирсэн. Тэгээд тоглолтоо амжилттай хийгээд ард нь гараад одоо тий Япон улстайгаа Токио хоттойгоо танилцаад бас эрхэм чухал газрууд ирж бас хүндэтгэл үзүүлээд байж байна. За сайн байцгаана уу? Галан амтлагийн болроо байна. Намайг ганц толгойн болорццог гэдэг. Тэгээд 2025 оны 5 сарын 4-нд Япон улсын хаврын баярыг тохиолдуулаад галан амтлаг 20 жилийн тоглолтоо хийхээр ирсэн. Тэгээд тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Мөн Монгол улсаас Япон улсад сууж байгаа элчин сайдтайгаа бас уулзлаа. Өнөөдөр маш үр дүнтэй сайхан явж байна. Тэгээ бас одоо бид нар маш гоё сүм дээр ирсэн байна. Энд ирээд маш гоё энерги авч байна. Таавар энийг хэд тойроо? Нилээ тойрч шиг болно шүү. Нилээ тойрлоо, нилээ ингээ гоё хүчний явтаанд аюу гоё үнэртэй юм байна. Тэгээд аюу удаан л зогслоо, нүдээ хорсолцсон. Юу Японы юу нь хамгийн гоё вэ? Ер нь төгс соёл байхаа. Одоо бид нар ингээд цөөхөн хөнгөөр ирсэн учраас яг багаар ихлээр танилцаад явж байна. Гэтэ энэ сүм бол мэдээж бүр хамгийн илүү гоё сэтгэл үлдээж байгаа зүйл байна. Юу Японч яг одоо энэ хаврын баяр гэдэг дүнсээ болсон Япон зэрэг монголчууд цуглараад тэрэн дээр тоглолт хийлээ. Тоглолтын анхны сэтгэл юу вэ? Тоглолтын анхны сэтгэл мэдээж гоё. Тий, 2 хонжинд тоглолт маань 5 сарын 4-нд болсон. Тэгээд Японд сууж байгаа монголчуудтайгаа хэсэгхэн хүмүүстэйгээ уулзаад уран бүтээлээ 20 жилийн дараах ингээд уран бүтээлээ толилуулсандаа мэдээж баяртай, маш их догдолдог, маш их бэлтгэл ажил болж ирдэг. Тэгэхээр маш сайхан хийсэн гэж бодож байгаа. Таних ч бас юу юм бэ штэ. Япон стилтэй ч юм уу яаж Япон стил рүү орсон бэ? Та нар хувцас харахаар нөгөө Японы нөгөө айдл энтер гэдэг тэрнтэй бас систем байна тий. За бид хоёрыг яг дөнгөж гарч ирж байх үед одоо стил имиж гэдэг зүйлээр одоо санаа авах тий бас ингээд өөрсдийнхөө бүтээгч байгаа дүрийг бас илүү юм одоо үн цэнтэй болгох тал дээр судалгаа явуулж ирсэн. Тэгээд өөртөө бас жоохон бахтай юм загварын сонирхолтой хүмүүс байлаа л да. Тэгээд галан амтлаг гэж юм хурц тод өнгөөр хуцлахад одоо тухайн үед одоо нийгэм бол нээлттэй байгаагүй. Гэхдээ бид хоёр өөрсдийнхээ тэр дуртай зүйлтэй ихтгэл үнэмшилтэй хандаж түүний хөдөлгөөнд тууштай байж ажилласны одоо үндсэн дээрээс гала гэдэг стил хүртлээс би болж одоо уртлаас ингээд яригддаг. Тэгээд энэ бүхний хүлээж авсан тухайн үеийн дэмжигч нартай бид бол маш их талархдаг. За Японд болоод бид хоёроос яг тухайн үед ирж байгаагүй ч гэсэн тийм мэдээж ингээ мэдээллийн одоо ертөнцөөр дамжуулаад Харажуку стилээс бас бахан хэмжээний зүйлсийг болоод бид бас тусгаж байсан. Тэгээд энэ маань ч гэсэн бас ингээд тодорхой хэмжээгээр бас тийм бидний дэмжигчдэд бол ойлгомжтой байсан л да. Тэгээд Япон улсад ирээд бол мэдээж юм нээлттэй байгаа ертөнцтэй залуучуудын стил, имиж гэдэг энэ өөрчлөлтийг харахад бол бидэнд их тааламжтай байна. Тэгээд та түрүүний их гоё асуулт асуусан шүү дээ. Японд ирээд юу илүү таалагдваа гэж тий. Энд бол магадгүй бидэнд их жаахан зүйл дутаад ах шиг харагдлаа. Зүгээр би өөрөө юм үнсэрхэг үзэлтэй хүн тий. За хүн болгон энийгээд болгоё бүтээх гэх юм бол цаг наргүй энэ завгүй хотод ч гэсэн аз жаргалтай амьдралыг бүтээж болж байна. Зүгээр нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулаад тий бод санаа жаахан эрэг байхад бид нар ч гэсэн энэ усаас туцхааргүй одоо гайхалтай соёлтой түүхтэй ард түмэн. Тэгээ Япончууд бол бас манай Монголын түүхтийг хүндэтгэлтэй ханддаг. Дээрээс нь манай Монголын одоо тий бас тусгай юм гоё түүхийн идүүд тий бүтээгдэхүүний юм найрлах дордог бүтээгдэхүүнүүдийг бас ингээд дээж болгож аваад одоо энэ калпес гэдэг дундаа байдаг штэ. Монголчууд бид маш дуртай. Энэ ундааны одоо хөрөнгө болоод Монголоос гаралтай байдаг.
Гэх мэтчлэн ингээд бидэнд бол ингээд үнэхээр гайхалтай тий өв соёл түүх уламжлал одоо үнэт зүйлс байдаг. Тэгээд энэ бүхнийг бас энэ улсад ирээд илүү их мэдэрч байна. Тэгээд Сая Харажуки стил гэдэг нөө Солонгосын Гандам стил гэдэг шиг нэг гол тийм стил фашн дүүрэг байдаг юм шиг. Тэрний талаар нэг жоохон тодорхойлж хэлж өгөөч. Сая очив уу? за энэ удаад бол бид нар Харажуку руу очиж чадаагүй. Би 2019 онд очиж исэн. Тэгээд тэр яг Харажуку стилийг бүрдүүлдэг тийм тусгай одоо ийм стрит байгаа. Тэр стритэд очиод бас судалгаа хийгээд зураг авалт хийжсэн. Тэгээд тэнд бол хин ямар өвөрмөц байсан ч гэсэн тэр бол байдаг л үзэгдэл гэдгээр хүлээж авч ясан. Тэгээд тухайд би бас мэрэгжлийн артисттай, мэрэгжлийн бас баг хамт олонтой яриад зураг авалт хийгээд явж исэн л та. Тэгээд магадгүй би тэр бичлэгээ олвол таны бас энэ ярилцлагын төгсгөл бас оруулъя гэж бодож байна. Тэгээд Харажуку яг тэр хэсгийг илтгэдэг тэр одоо орон зайд бол яг одоо бидний хүсдэг те үнэхээр гаргаж ирэхийг хүсдэг тэр өөрчлөлтүүд одоо байсан. Уул энэ удаад бас орохыг хүссэн. Тэгээд үнэхээр одоо хугацаа жахан бага байлаа. Уйлснаа. Очиж. Уйлмар санагдах. Яа тийм бэ? Ямар мэдрэмж төрсөн? Уйлмар санагдаагүй. Харин эсэргээр бид илүү сайжруулмаар байна те ямар гоё юм бэ. Вау, энэ төвшөнд ирсэн юм уу? Хувцас хэрэглийг ингэж хийж болж штэ гэсэн шинэлэг зүйлсийг олж харсан. Тэгээ гал амтгийн чинь үндсэн бас зорилго бол бид нар дуу хөгжмөөс гадна те стил имиж гоо зүйн тэр гоё мэдрэмжийг бусдад өгөхийг хүсдэг. Хүн ер нь хороо ертөнцийн те бүхэл зүйлээс гоо зүг ирдэг. Хүүхдээ хараад ямар хөөрхөн юм бэ? Ээжигээ хараад ямар сайхан юм бэ? Эхтэлхийгээ хараад ямар үзэсгэлэнтэй юм бэ гэх алхам тутамдаа гоо зүг ийм мэдрэмжийг авч яж тэрийг өөрөө хөглөгдөжтэй л да. Тэгэхээр бид хоёрын хувьд ч гэсэн тэр гоо зүй мэдрэмжийг үзэгчдтэй хүргэе. Гоо зүгээр дамжуулаад хүмүүстэй ёс зүйтэй, эв нэгдэлтэй, бусдад хайр хүндэтгэлтэй байгаасаа л гэсэн зорилгодоор бидний уран бүтээл хүрдэг те. Бодроо нэг 3 минут тасралтгүй ярихгүй бол. Ер нь хоолны хувьд ямар санагдав? Ямар хоол хамгийн гоё? Хоолны хувьд Wagyu гэдэг махара Японоос ч бас алдартай. Тэгээд янз бүрийн бас хоолны газар орж бас амсаж үзлээ, идэж үзлээ. Бүр үнэхээр гоё. Яг нөө улс орнд нэрээд идэх чинь бас нөө Монголд идснээс бас арай өөр ээ. Тэгээд хоолны хувьд бол мэдээж супер. Муух юм, кип мив ямар вэ? Оосноо. Уугаагүй. Ямарсан хоол тийм хоол цайны соёлоор бол угаасаа Япон улс алдартай. Тэгээд маш гоё зүйлсийг идэж уугаад явж энэ бүгдийг амсаж үзгээд битээр бас амттанд айгуу дуртай. Японч амтан амар. Тийм маш олон төрлийн гоё. Маш олон гоё зайр маг торт гэл маш олон гоё юм идэж амсаж үзэж байгаа битээр. Угаасаа энд ирж амсаж үзье гэсэн гоё матча зайр маг байсан. Тэрийг сайхан идлээ. Тэгээ манай хоёр яг нэг тоглолт гэдэг чинь мэдээж стресс тийм бэлтгэл нэлээ олон юм яагаад одоо нэг 2 хоног тоглолтын дараа одоо л нэг жоохон юу тайвшраад энэ одоо үжээ сайхан өнгөрүүлээрэ маргааш бас ингэ байж тий. За баярлалаа. За баярлалаа.